Сайн байцгаана уу? Та бүхэндээ Япон эрдэмтдийн баталсан алхалтын чих хандлагын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Японоос гаралтай шинэ дасгалын чих хандлага нь энгийн бөгөөд дасгал хийхэд хялбар байдал, эрүүл мэндийн ашиг тусаараа дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Японы интервалаар алхах техник нь бие махбодын эрүүл мэндийг сайжруулах, өвчнөөс урьсан сэргийлэх үр дүнтэй сонголтын нэг юм. Энэхүү аргыг Шиншүү их сургуулийн анагаах ухааны профессор Хироши Шизу Масуки нар судалгаагаар баталсан байна. За энэ арга нь бол үндсэндээ 3 минутын хурдан алхалтыг 3 минутын удаан алхалттай ээжлэн хийхээс бүрддэг ийм алхалт юм байна. Энэ бүх үйл явцыг нэг удаад 30 минутын турш тасралтгүй давтдаг бөгөөд 7 хоногт 4 удаа гэртээ гадаа хаанч хийж болохоор ийм алхалтын техник юм байна. За алхалтын техникийн хувьд 3 минутын турш хурдтай алхах. Энэ үе зүрхний цохилтын дээд хэмжээ 70-80% хүрэхийг зорих хэрэгтэй. Та ярих чадвартай байх ёстой. Гэхдээ тасралтгүй ярих нь танд бэрхшээлтэй байж магадгүй юм. Дараа нь 3 минутын турш 50 алхах. Энэ үе зүрхний цохилтын дээд хэмжээнээс 40-50% хүртэл бууруулна. За алхах үедээ гараа савлаж чээж цэх байх хэрэгтэй. Нийтдээ ингээ 30 минутын турш 4 удаа энэ үйлдэлээ давтан хийх юм байна. Таны биеийн хүч тамир зүрхний эрүүл мэндэд тохирсон төвшөнд ажиллахыг зөвлөж байна. Хэрвээ та бүтэн 3 минутын турш хурдцтай алхахад хүндрэлтэй байгаа бол багаас эхлэх нь зүйтэй гэж мэрэгчлэнт зөвлөж байна. Спортын анагаах ухааны мэрэгчлэний мэдээснээр хэдэн минутын турш энгийн хэмнэлттэй алхаж дараа нь 20-30 секундын турш хурдаа нэмээд давтаад үзээрэй гэж хэлжээ. Таны бие дасгалын шинэ өдөөлтөнд дасан зохицоход хурдан алхах дасгалын үргэлжлэх хугацааг айжмаар нэмэгдүүлэх боломжтой юм гэж мэрэгчлэн хэлв. За өдөрт 10,000 алхалт хийх гэх мэт бусад зорилттой харьцуулахад энэ алхалтыг хийхэд бага цаг хугацаа зарцуулдаг юм байна. За алхалтын үр дүнд зүрхний ачаалал даах чадвар 10% өснө, хүчил төрөгч авах чадвар нь 10% нэмэгдэнэ, цусны дахь сахарын хэлбэлзэл 10% буурна, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайжирна. За мөн түншлэн сэтгэл готрол 50% буурна, нойрны чанарыг 12% сайжруулна, цусны даралт ажмаар тогтворжиж эхэлдэг юм байна. Эрүүл мэндийг дэмжихийн тулд өдөр тутмын амьдралдаа чөлөөтэй нэвтрүүлж болох үргэлжлүүлэхэд хялбар дасгалын аргууд хэрэгтэй байна гэж судлаачид үзэж байна. Судлаач завсарлахтаа алхах, дунд зэргийн эрчимтэй тасралтгүй алхах эсвэл алхахгүй байх зэрэгт үзүүлэх нөлөөг судалжээ. Тэд интервалтай алхалтын дүнд бучингийн хүч чадал мэдгэцгүй сайжирч амрах үед систлийн цусны даралт буурч байгааг олж тогтоосон байна. Удаан хугацааны судалгаагаар Япон алхалт нь хөгшрөлтийн үед үүсдэг хүч чадал, биеийн тамирын бууралтаас хамгаалдаг болохыг тогтоожээ. Энгийн алхалт биш үр дүнтэй ухаалаг алхалтыг өөртөө зориул. Та бүхэндээ амжилт хүсье.